За асуултанд хэрэглээ. Үнэн л дээ. Би тэрнээс өмнө жишээ нь бас 20 хэдэн би нөгөө шашны дээд сургууль төгсөө гамдандаа байсан үедээ л лам байсан. Дараа нь тэгэхээр намайг лам өнөөдөр лам дээр ээжмэнд илвэдэл өвсгөлсийн зэрэг сүм хийдэл суудаг лам болох зүгээр уран бүтээлч болоод явсан. Дараа нь болохоор тэр үедээ ихнэр хүүхдтэй болоо тэгээд залуу насны гинэн алдаагаар гэдэг нөгөө итгэл дайны хэлдэг шиг залуугийн харгаа гэдэг төглөө нэг эрднийг яах гэдэг. Тэрэн шиг л хүн алдчихвэж л ухаард юм байлээ. Тэгээд эргээгээсээ салаад хүүхд манай аав ээж дээр өссөн. Тэгээд хаяа ээж дээр очиж. Би тэгээ ганцаараа ингээд үнэхээр их ганцаарддаг мэдрээд тэгэд л энэ багш бурхны сургаалаа санаад зовлонгоос зүхтэж болохгүй. Зүгээр л гүн рүү н ороод. Тэгэд яг ядцавтаа хүрхээрээ тэр чинь дэлбэрээд тэсэрт одоо өстой сайн хэлдэхээр нөгөө гүн гоцод нөгөө илгэн гүндээ ороод тэгэхэд би агшин сургаад гинт санагдаад ингээл гэсэн чи үнэхээр хүн тэгээ дотгошоо орохоос айгаад идэх тийм учиртай. Үнэхээр асар их базлалт явагдаж байгаа бүр. Тэгээд харин сүлдээ ингээд бүх яс ингээд хүний далд хүнс маш тийм их юм хуралдчихсан байдаг гэсэн. Тэгжсэн би бүр тэгчээд бүр яроолтой тулж байгаа шиг гэжсэн. Гинт зад төсрөх шиг болоод ерөөсөө би алга болчиход ингээд миний би яг зурагтныхаа өмнө сууж ирсэн. Зурагт байтугад бүгд миний би яасан ч зурагт одоо эвдрэхтэй ясан чи надад хамаагүй те тэрэн шиг одоо биеэс салих үйл явц болсон. Тэгээ гадаа дотоод гээд нэг байдаг гээд багшийн хүн үзсээс нь шизээш ойлгохгүй л те гадаа дотоод докторгүй нэгдэх. Тэгээ нөгөө түрүүний ярьсан барт тойдс өдөр дээр их хүр гэгэн гэрдийн учрал гэдэг энэ тэр гадна талын окторгүй буюу цаад чанартай окторгүй мэт номын бий гэдэг бурхтын жинхэнэ үнэмшгүй яах вэ одоо тийм хязгааргүй хэлбэр төрсгүй ухаар бэлэгддэг юм. Манай монголч одоо мөнх тэнгэр шийдэрхийлдэг. Бидний дотоод окторгүй бас тэгээд тэр барт тойдлын сонсгой судрын гол утга нь их нь хөх үе чи бие саллах үедээ бүх хүн төр зур хэрвээ ухамсаргүй ингээ энийг мэдрэх психологч мэдрэх хумаач мэдрэх завгүй амьдрсэн хүнд бол тэр бас агшин зур тэрийгээр ч анзаарахгүй өнгөрчихдөг гэсэн. Гэтэл хүн бүрийн хувьд ингээ нээгддэг тэр завшаанаа л битгий алдараа гэж. Нэгсэндээ сая гэгэн гэрэл гэдэг юм аа. Тэгэхээр бид амьд өхлийг мэдрэх үедээ тийм учраас амьдтай мөнгөсийг ухаарууд илүү бас тэ одоо амьдралаа ухаарахын нэр тэгээ амьдралаа ухаарсан өхлийг ухаар цагтч бүр илүү тэнгэртэй айлн бурхны оронд одно гэж Монгол дээдс маань хэлдэг нь тэрийг л хэлээд байгаа. Чамаараа аясаараа одчихдаг гэсэн үг. Хүчлэлгүй бяцлахад гэдэг л дээ нэг. Тэгтээ би дараа нь багш яг бас яг тань шиг ганцаа харанхуй шин айгаа цуж хажууд нэг хүн сууж байгаа шиг болоод тэгтэл тэгсэн мөртлөө би ингээд зур хүч ямар нэгэн хүч ингээ баазагдчихж байгаа хөдөлгөж болохгүй гэж хажууд нэг хүн суугаад байгаа нь яг мэдрэгдээд тэр байтугай тэгээ дуу хоолой гараад одоо яад юм болоо гэсэн чинь хөөсөндөө төвдөр гэдэг яг л тэгэхээр нэг төр зур яасан чинь зөрхөндөө дээшээ овшоод байгаа байхгүй одоо тэгээ орой зулаад
Тэгсэн чинь нөгөө бурхан зүг оройдоо гэдэг чинь энэ нөгөө дээд судлын амсар гэдэг эсрэг нөхөд. Тэгээ багш дээдс ингээ оройд хөр дээр ажсыг авдгийн учир тэр энэ нэг цомбогч энэ нэг сүв оройн цоосон хүн гэж яриад байсан чинь тийм монголчуудын ухаан л да. Тэр дэлбэрх шиг болоо ингээ гараад бүр ингээ од гариг нэг сансрын хөлгөөр харагдаж байгаа юм шиг тэгжсэн. Бүх одоо нэг нэ сайхан огторгой төвөөд байгаа юм шиг. Тэгсэн мөртлөө ингээл ерөөсөө бүх од ирэхээс тэр үед гол нь би нэг амьд тэр бүхэн миний дотор гэхдээ би гэдэг мэдэрж явах ш. Одоо тэр л гадаад дотор нэгсдээ өөр ингээ мэдрүүж үзсэн байхгүй. Тэгтэл одоо өөрийгөө чөлөөл гэдэг нөгөө дуу гарахаар би нэг юм харж байгаа юм бол уягдаад байхгүй зүгээр ингээд тэгтэл тэр бүхэн ингээд цасан уусж байгаа юм шиг уусаад зүгээр цэлмэг огторгүй. Тэгэл мөнгө тэнгэр гэдэг чинь энэ юм байна. Тэр одоо би өөрөө машин буюу миний нэг дотоод бурхан эднэргээ гадаад дотоод нэг гэдэг чинь. Тэгэл ихсэ тэгж байгаа нам болтой. Гэтэ би тэгж гэгэрсэн гэсэн үг биш. Тэр чинь нэг сонирхолтой. Одоо зин юунд сатори гэдэг юм. Яг л таны тохиолд тийм одоо хэд ч тохиолдож болно хүний амьдралд. Гол нь тэрийг сан сэрж хөгжүүлж тэр нь маш их удаан явцлаа. Гэхдээ нэг ч гэсэн үзсэндээ багш багтаад гол нь тэгээ дараа нь би сургаалд номууд ямар ч эргэлзээгүй болж хувирсан. Яг л ийм хилээд идэм биш тэгэл. Ахыгаа өнгөрөхөд манай ах сайхан эмч хүн байсан. Тэгэхэд тэгээд бас яхаа мэдгүй ээж аав маань уйлж хайлаад нэг бөөн юм болж байна. Миний хувьд ганц ах маань юм чинь зурдаар гинт өнгөрсөн. Тэгээ бүр харамсал гашуудлал. Гэтэл баг тойд дээр бас сануулдаг. Ер нь Монгол дээдэс маань сануулад идэхтэй гашуудах хэрэггүй шүү. Тэрний оронд ном найнаа унш залбир гэдэг. Уйлаад бол үерийн ус болоод нөмрөөд идэг нөгөө хүнээ тэнгэр талих замаас нь эсвэл ингээд чангаагаад маш их зовлонг мэдрүүлдэг. Тэгээ би тэгжээд багш маань бас л тэр нэг дуу сонсогч шүү болоод номын дуугаар дотоод тэгээд хүүхэд баярлууд 6 сарын 1 байсныг хүртэл мартчихсан байгаа юм да. Гадаа гараад хүүхдүүд чихэр үзэн тараах хад явах газар хүн чинь тийм манарсан байт юм лээ. Тэгээд номын дуураас майна хөгжих гэсэн чинь мэдэх хүн харин тэгэхээр бид Монголын өвдөнхөө ухааныг ерөөс алдаж болохгүй санах. Тэгэл тэгжсэн. Тэр тэгжсэн ах минь бүр хүний санаанд оршгүй юм сайхан багшийн хүчээр гэхдээ манай нэг номын садан маань дамжуулж хийсэн. Хүн нэгснээ тэнгэрт тэр нэг зуурдын хайлах үедээ л тэгж өөр ингээд ах маань шүлэг бичдэг ш. Энэ нөгөө судар ном маань голцоо юм шүлгэлсэн хэлбэрээр одоо дээр үн бөөгийн дуудлага эднэр ч гэсэн те нөгөө нэг судар гэдэг үг чинь нэр нь сутраа гэсэн үг Монгол хэлэнд орсон. Гэтэл туйс хайлах эднэр ч гэсэн те тэгэхээр Монгол хүн нөгөө мартдаг байхгүй юу? Тийм учраас маш товч тийм аргаар уламжилдаг. Тэгээ буулт ч гэсэн хан сайхан зорсон гэд эхэлжсэн. Би тэгээ хүнд ч гомдож тийм учраас хэн нэг ч буруудаж болохгүй бүгдэд талрах гэх. Тэгэхээр таны сайн тэр амсуур болоод яг л тэр бод сэтгэл. Тэгээ бод сэтгэлдээ оршиж чадсан цагт тэнгэрт ахилах мөчтэй ч бид шууд тэгэл бурхан болох гэж бэлгшээдгийн учир тэр байгаа юм л та. Бод гэдэг үг чинь бас буддаа гэдэг үгийн нэг хөлбөр монгол хэлэнд бас орсон байгаас. Гэгийн гэрэл гэсэн үг. Гэрэл гэж
гэгээ орох нөгөө өөрийн гэгээ урах шиг тийм гэгээр билэгдэж. Тэгээд тэр мэт үгийг мартуулахгүй бол нөгөө ялгуулсан гэдэг үгийг мартуулах. Тэр шиг гэгэрлийн яам гэж нэрлэдэг гэсэн тийм. Социализм үед яг л тэр утгыг мэддэг айхтар хүмүүс байсан байгаа юм л да. За чимээрээ одоо нэг байна. За тэгчээд сайхан нөгөө дүнчөр манай хөгжөө юм өдр. Эцэд мартаж болохгүй. Мартаж олшгүй соёл гээд манай нацагд орж огш сануулсан байдаг. Хөөц. Сая Вифашана вестгад суух гэсэн чи Вифашана гэдэг үлэмж үзхүй гэж монгол хэлэндээ орчуулсан байдаг дээр үеэсээ. Бурхан багшийн вестгал ажиглах сая тэгээ бид амьсгалаа ажиглахаас эхэлдэг гэдэг маань тэг гүнзгийхээр дотоод сэтгэл дөрвөн дөрвөл гэдэг л дээ. Би тэгээд бодлын урсгалаа ажиглах, мэдрэмжийн урсгалаа ажиглах. Тэгээд бүр хоосон огторгүй тэр ном чанарыг ажиглах гэж. Тийм учраас номын бие гэдэг ном гэдэг үгийг би зөвхөн бичиг номоор төсөөлдөг. Саад чанад утгах нь уул нь Монгол өвд бас л хэлдэг те. Номоороо бол зам ёс, зам мөр гэж. Тэгэхээр тийм гүнзгийр тэгээд агуул руугаа орохоор тэгээд Бурхны бие сая огторгын бие номын бие гэдэг Дармакая гэдэг үг. Бүр тэр огторгой чанартай л уусах гэсэн утга. Бурхан бүхэн тэр. Тийм учраас Бурхан бүхнийг одоо жишээ нь дөрөв бидний үнсэн базар садаар илэрхийлж, очир дараар илэрхийлнэ, түгээмлийн эзэн гэдэг утга нь тэр. Бурхан бүхэн одоо мянган сайн мянган бурхан гэдэг шиг. Тэгээд 5 язгуурын бурхандаа ураагдаад язгуурын 5 бурхан маань язгуурын 3 бурхан сая танаа хилээд байгаа. Монгол хүний бөөр те умааны дарьяавал нөгөө энерги үүс талаас нь хүч чадал талаас нь очруугаан маань бэлэг ухаан талаас нь мандшир маань тэгэд энэ хураагдахаараа очир дараар илэрхийлдэг. Тэгэхээр бид аль ч үүднээс орж болно гэсэн утгаар бурхан чанар бүгд нэг байдаг. Бид болохоор энэ бурхан одоо тэр бурхан гомдчих болов гэх энэ бэлсгэл өөр бэлсгэл явахаар нөгөө багш гомдчихгүй гэдэг шиг маягтайгаар язгуурын 5 бурхныг өндөр гэгээ маань гайхамшигтайгаар урлсан байдаг те. Тэр бурхтын дохио бүр өөр утгатай. Тэгэхэд очир дарав шүтэн одоо гандан байдаг. 21 дарихаа ямар гайхамшиг бас өөр дүр байдаг тийм. Тэгэхээр энэ олон өнгө хэлбэр. Би сая Вифашанад суух гэсэн чинь энэ гэмтлээс одоо би удаан сууж үнэхээр чадахгүй юм лээ. Тэр хөтөлбөр ягаад ч барахгүй. Энэ хүзүүнээс нугас гэдэг чинь нуруу нугас гэдэг чинь одоо тэгэл энэ мэдрэлийн их сонирхолтой тэгээ бие сэтгэл хоёр тийм холбоотой. Нөгөө бүдүүн нарийн бие. Нөгөө гол судлаа бас л энэ сүмбэр уулаараа илэрхийлдэг, бэлэгддэг. Тэгээ манд дөрвөх сүмбэр уул маань гол судал. 8 нэртэй сүмбэр уул нь наран саран чимэгтэй. Тэгээд ноён утгт маань илэрхийлсэн байдаг. Тэр нь юу вэ гэхээр нөгөө гол судал тэгээд нөгөө наран саран буюу бидний хоёр эрчмийн туйлыг илэрхийлж 8 твт гэдэг маань зүрхний дэлбэг хүрдийг одоо 8 дэлбэд цэцгээр илэрхийлдэг. Жишээтэй тийм гүн явахт утгууд байдаг. Тэгэхээр энэ бэлсгэл тэгэхээр хүн тэгээд өөртөө таарах дөхөн арга гэж би бас өмнө нэг ариавын бэлсгэлд явж байгаад бас би нөө багтаа шарж сима бас би ч энэ барцтай төрсөн гэдэг шиг айлын атхан эрхийн тэнэг гэдэг байсан. Эмчийн тоорооч гэдэг байсан нэг. Ямд бол нөхөрөнд унчихдаг. Тэгээд нэг өвдө тоо бүцгүй болохоор намайг яасад
манай нэг садны хүн гуйж байгаад оруулаад орсон өдрөө л авсан байсан. Тэгээ нөгөө цагаан халтан болоод яваад исэн би ч өөрөө арчаамуутай уургийн дутагд гэдэг юм болсон юм байлээ нөгөө илэг. Тэгээд ахтар нөхөд их туранхай дэсэн гинсэн дээрээ бүр чирийгээд гэхдээ одоо сэрэгчнээ айрыг сагаад идэрсэн сайхан нэг сэрхээр ч дорхноос сэрэх тэр мэт чинь тэгэхээр та өөрийгөө зүгээр өнгө хэмнэлдээ тааруулах хэрэгтэй байгаа юм. Зүгээр зөвхөн энэ гэж болох нөгөө хаадаг задгаа шамлын хаанаас нь ч орсон болно гэд манай амын нөхрийн үг байдаг. Энэ дашрын хэлэхэд манай доржоо маань энэ ном бүтээлийн цаан чи олон хүм байдаг тийм манай Небкаднецар дарагтай маш олон сайхан оюунлаг бүтээлүүдийг гаргасан. Дармаабата гэдэг бурхан машин сургаалаас бодмөрийн зэргийг 100,000 тараасан гэдэг шүү дээ. Гэвч олон хүний хүч хэлмэр байдаг. Одоо манай доржоо маань анх Небкад тэгэл бид их бэлтгэж хөвчлэн ингээд түгээх чи бүхэн. Тэгээ манай ангисын пэйж ихэд манай золоо дэлгэр хоёр маань админ ингээд түгээж явдаг жишээтэй. Доржоо маань бүтээл тэгээд агнистингийг өөр өнцгөр одоо нөгөө бидний 5 метрхүйч үлэмжийн чанар дуу чинь тэрийг л илэрхийлж байгаа гүн утганда та хөгжмийн сонортой бол хөгжмөөр илүү мэдрэх юм бол бас гоё төр дотоод айзандаа яг л гадаа 5 метрхүйтэй адилхан дотоод метрхүй бас дотоод сонор дотоод мэлмээ гэрлийн метрхүйд энэ бэлгийн мэлмийг тэгээ төвлөрөх жишээтэй тийм одоо дотоод мэлмээ рүүгээ тэгээ орох. Манай хэн маань үнийг мэлмийгээр үзэх тийм сайхан. Тэгээ олон өнгө аяс байгаач бурхныг ийм олон өнгөөр илэрх. Тэгэхээр Баяндар Бүмэнгэн номын бэлэг ийм гүн утгатай би бүх бишртэй энэ шин юу би үзээгүй байсан. Тэгэхэд энэ 5 язгуурын бурхан 5 өөр өнгөөр илэрхийлдэг. Тэгэхэд бурхны ийм олон цаана тэгэл цаг бишгүй олон гэсэн. Тэгэхээр энэ мэтчлэн болохоор та аль өнгө хэмнэл хүн бүрийн таашаад өрмөц өгөгдлөө өөрийн дотоод болоогоос сонс гэдэг тийм учиртай. Хэд зүгээр ийм л байх хэрэгтэй гэдэг. Өөр одоо зөвлөвөл танаа нэг найз хөгжмөө авьяастай байхад тэгээ гоё хөгжим тоглоод хөгжмийн сургуульд ороод тэр хөөх ямар гоё юм гээд өөрөө би ч таартай дээр бүх хүүхдүүдийг гуталчих болох гэдэг. Тэр ч утгагүй гутлын үйлдвэр та гэлтэн чи хөгжмийн авьяастай юм баяраа яг арай зоригтойгоор ховдын машинд багшуулна гэд явцсан. Баяраа бөөм муулж байгаа маа те. Тэр загварчиж болохгүй гэсэн. За болсон бол одоо за тэгвэл цэмрөө одоо нэг асуулт явчаа цэмрөө 8 хөгжөө ёо. Яг л мартчихсан байсан юм лээ. Би тэгээд нөгөө багш ахын юунд тэгэхээр монголчууд майна хөгжөөхөр чи нөгөө бүх ядаж тэр уу гашууч тайлдаг доо номын айдстаар нөгөө сүнс ингэж майна хөгжөөх маш олон хувилбар нутаг би хамгийн түгээмлэлээрээ би дүнчүүр майна хөгжөөчих. Тэгэхээр нөгөө майнаас илүү номгүй гэдэг нөгөө ариавалын нэгүсэл зүрхэн дээр нь болохоор за